Тарамбанд маань хэдэн хүн аваад явах бол нэг явахтаа л 250-аас 300. Одоо яарамгийн төвчрлийг бид бас бууруулах зорилготой. Нөгөө талаас нөгөө цуслангаас орж ирдэг нөгөө төвчрэл байдаг. Цуслангийн бүсийг бас хотын төвтэй холбох ийм одоо хоёр чиглэлийн трассыг барьж байгуулъя гэд төлөвлөж байна. Инхтэй нэг гүүрэн дээр явахаар байсан тий. Тэгэхээр гүүрэн дээр багтахгүй юу? Хажуугаар нэм яг трам явуулах юм жижиг гүүрийг тавьж өгье гэж одоо ярилцаад төлөвлөд байгаа. Трам бол одоо дэлхийн олон орнуудын хөгжлөө бууруулах шийдэл болгож ашиглаж байна. Тэгээ улам нөгөө эко болгож байна. Улаанбаатар 2040 24 мега төсөл цуврал ярилцлагын маань ээлж дугаар эхэлж байна. Улаанбаатар трам төсөл. Одоо төслийн ахлагч, удирдагч, за нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч Ана Хүчинтэй бид өнөөдөр ярилцах гэж байна. Тэгээд бас урлаг хүлээж авч хүрэлцээсэнд маш их баярлалаа. Тэгээд ажил ер нь одоо яг ямар шатанда явж байгаа вэ? Хизээ ер нь хийж дуусах вэ те? За, ер нь бол яг өнгөрсөн 12 сард 24 оны 12 сар гэсэн үг шүү дээ. Анх одоо трамыг барьж байгуулъя гэсэн бас нийслэлийн засаг даргын захирамж гарсан. За ингээд энэ захирамжийн хүрээнд одоо л нийтдээ ингээд 5 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. За энэ 5 сарын хугацаанд бол ерөөсөө бид бүхэн тэзүүг одоо боловсруулах, байгууллагатай хяналт тавих. За одоо тухайн техник эдийн засгийн үндэслэлийг чанартай гүйцэтгэхэд нь бид нар бас өөрсдийн инженерүүдийн мэдлэг мэдэгдэхүүн тийм ээ. За санхүүгийн одоо мэдлэг мэдэгдэхүүн ч гэдэг юм уу энэ чиглэл дээр ер нь бол ингэж хяналт тавьж ажиллалаа. Тэгээ мэдээж хэрэг одоо 5 сарын хугацаанд бас тэзүүг боловсруулна гэдэг бол маш одоо амар зүйл биш. Тэгээд манай одоо Монгол инженерүүд маань тийм ээ. За одоо яг энэ төмөр зам барьж сурсан бас нэг ур чадвар байна. За тэгээд одоо цаашдаа энэ одоо Монголд анх удаа хийгдэж байгаа энэ төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бол манай инженерүүд бол одоо хийж Монгол инженерүүд одоо хийж гүйцэтгэж байгаа. Өөртөө хийж байгаа. Яг бид нар бол манай төслийн нэгж бол одоо захиалагчийн хяналт тавих үүрэг бүхий хот төлөвлөлт судалгааны институт одоо нийслэл дэргэдэх байгууллага яг энэ одоо трамын тэзүүг хийж гүйцэтгэж байгаа. Одоо ирэхэд бол бид хэд бараг вакуумжаад энэ төслөө бас амжилттай хэрэгжүүлээд энэ өнөөдрийн Улаанбаатар хотынхоо иргэдийн үн тулгарч байгаа энэ төвчрлийн асуудлыг бас одоо хурдан хугацаанд шийдэж чимсэн гэсэн юм хүсэл эрмэлзэлтэйгээр тэгээд маш одоо юу гэдгийг вакуумжиж удаан одоо өдөр шөнөгөө гэдэг юм уу да тэгж сууж ажиллаж байгаа. Одоо бараг ерхэд бол нэлээд жигдрээд ирсэн тим шинжтэй байгаад байгаа. Тэзүү бол. Тэзүү. Ер нь яг барилгын ажил нь хизээс эхэлнэ гэж бас ер нь тооцоолж байгаа бол. За бид хэд бол одоо энэ оны 9 сард гэж бол тооцоолж байгаа. Тийм. Яагаад гэхээр ер нь бол одоо зуны хугацаанд бид нар бас олон улсын нээлттэй тендерийг зарлана. Тэгэхээр мэдээж хэрэг цаг хугацаа шаардлагатай. За тэгээд дээрэс нь бас олон улсын экспертүүдийг урьж бас Монголд энэ бүтээн байгуулалтыг хийгээсэй гэдэг урилгыг хүргүүлэхээс гадна яг энэ процесс ажиллагааг нэлээд бас тендерийн бичиг баримт бүрдүүлэхээс зүйлээд цаг хугацаа бас шаардлагатай байна. За тэгээд дээрэс нь бид нар одоо боловсруулсан тэзүүгээ шат чатны байгууллагуудаар батлуулах ажил явагддаг. За зам тээврийн яам тэгээ зам тээврийн яамны дэргэдэх зөвлөл, шинжлэх ухааны техникийн зөвлөл, зам тээврийн хөгжлийн төв гэдэг ингээд за нийслэлийн иргэдийн урал дээр орж танилцуулах, за мэдээ засгийн түвшинд бас танилцуулах шаардлагатай бол танилцуулна. Тэгэхээр ингээд процессыг явсны дараагаас бол 9 сард гэсэн тийм алсын зургаараа хараад байна. Хоёул үзэгчтэй нөгөө хаанаас хаашаа яаж замаа тавих гэдэг. Миний сонсноор архивын ерөнхий газраас талбай гэж яаш үгсэн те. Тийм бид нар яг хоёр трассыг барьж байгуулъя гэж ярилцаад байгаа. Ярилцсан ч хоёр нь төлөвлөөд бас Улаанбаатар хотын төвлөрөл хүн амын одоо нэгтрэл тийм ээ. За одоо энэ төвжирэл болоод байгаа гол одоо байршлууд байгаа даа шүү дээ тий. Яг энэтэй холбоотой юм хоёр трассыг барьж байгуулъя гэж төлөвлөсөн. За эхнийх нь болохоор архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай. За дараагийнх нь болохоор Сүхбаатарын талбайгаас хойшоо Зунжин. За нэг өсөндөө яарамгийн төвчрлийг бид бас бууруулах зорилготой. Нөгөө талаас нөгөө цуслангаас орж ирдэг нөгөө төвчрэл байдаг. Цуслангийн бүсийг бас хотын төвтэй холбох ийм одоо хоёр чиглэлийн трассыг барьж байгуулъя гэд төлөвлөж байна. Ер нь бол яарамгийн трасс бол нэг 15 км орчим. За хойшоо Зунжин бол нэг 11 км орчим ийм одоо урттай байгаад байгаа. Одоо яарамгаас наашаа Тарамбай хөдлөн штэ.
Тэгэхээр одоо яармгийн дунд чинь нөгөө нэг юм ногоон байгууламжийн хэсэг байдаг шүү дээ. Тэр дундуур явна гэсэн үг үү? Тийм. Ер нь яг одоо сүүлийн үед бол Трам бол одоо дэлхийн олон орнуудын одоо төвжирлээ бууруулах шийдэл болгож ашиглаж байна. Тэгээ улам нөгөө эко олгож байна. Нэгсэндээ одоо бид нар чинь цахилгаанаар ажиллаж штэ Трам чинь. Тэгэхээр илүү эко одоо тээвэр тийм ээ. Тэгэхээр одоо зүлэг ногоон дээгүүрээ бид нар траасаа тавиад те явуулах бүрэн боломжтой юм байлээ. Тэгэхээр аль болох нөгөө ногоон байгууламжаас хэвээр нь хадгалаад иргэдтэй ээлтэйгээр за тэгээд дээгүүр нь яаж бас явуулж болох уу гэдэг гарцыг бид нар хайгаад ер нь бол ийм хослмол зарим газараа бас ингээ ногоон зүлэгтэй зарим газараа одоо яг зүгээр энгийн замын тавиад ингэж явъя гэж төлөвлөд. Инхтээний гүүрэн дээр явахаар байсан тий. Тэгэхээр гүүрэн дээр багтахгүй юу? Ер нь бол яг манай инхтээний гүүр чинь 1960 онд одоо ашиглалтанд орсон хүчтэй шаардлагатай юм гүүр байхгүй юу. Гэхдээ хүчтгий гэдэг одоо шийдэл гараад хүчтгэхээр болсон байгаа. Гэхдээ ер нь бол одоо бидний боловсруулаад байгаа манай институтын боловсруулаад байгаа хэцүү болохоор ерөнхий буюу одоо нэг гэсэндээ ийм замаар ингэж явбал зөв юм байна, зүгээр юм байна гэдэг судалгаа гаргаж ирж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар яг EPC тендер буюу одоо төлөв гардуулах нөхцөлтэй тендерээ зарлахлаар нөгөө байгууллага маань наривчлалтын зураг төслөө одоо өөртөө зураад тэгээд одоо барьж байгуулна. Ер нь бол бид нар инхтээний гүүрэн дээгүүр явуулахаас илүүтэйгээр хажуугаар нь юм яг Трам явуулах юм жижиг гүүрийг тавьж өгье гэж одоо ярилцаад төлөвлөд байгаа. Тэгвэл бас илүү нөгөө инхтээний гүүрний хөдөлгөөнийг хязгаарлахгүй. За тэгээд мэдээж хэрэг одоо гүүр чинь баригдаад удацсан учраас бид нар анхны төлөвлөлтийг бас хадгалах гэдэг шүү дээ. Хичнээн хүчтгэн гэдэг чинь одоо үндэс суурийн хүчтгэн гэсэн үг. Тэгэхээр бас хажуугаар нь юм нэмэлт гүүр тавиад өгвөл илүү боломжийн одоо төлөвлөлттэй байна гэж бас үзээд байгаа. Харин тиймээс би нөгөө нэг инхтээний гүүрийг одоо өргөн болгох гэж байгаа юм багтаа гэж. За хажуугаар нь дахиад гүүр явуучих юм ба шүү дээ. Хойшоогоо юуны зунжингийн чиглэл гэдэг чинь бол зам нь яаж явсан голоор хоёр талаараа өргөдөх нь. Өргөдөх. Тэгээд ер нь бол өргөдөх судалгаа гарцаа явж байна. Трама бас замынхаа голоор явуулъя гэд ярьж байна. За тэгээд газар чөлөөлтөнд хэдэн бас нэгж яаж яг нэгж өртөхийн гэдэг судалгаа бүх юмнууд нь одоо ер нь гарцсан. За тэгээд зэрэг бас төслийн хурдан явуулах үүднээс аль болох хурдан газар чөлөөлтүүдэд бас зэрэг явуулъя. Нэгэн судалгаа нь гараад бид нар траасаа тодорхойлсон юм чинь. За яг нэгжүүдтэйгээ бас ярилцаад явъя гэсэн ер нь одоо чиглэл гараад явж байгаа. Одоо ч дэлхий баруун 400 гаруй хотод байна гэдэг үлдээ тий. Тэр чинь ингээд хийхлээр маш их өндөр өртөгтэй. Заавал ингээд ийм тусгай зам барьдаг учраас наа чи ингээд дид бүтцийн хувьд бол ер нь жоохон төвөгтэй гэдэг тийм хандлага өрн их байдаг юм байл л дээ. Бидний та хэдийн төлөвлөж байгаагаар ер нь ойролцоогоор 1 км-г өрн ойролцоогоор за тэд орчвол байх та гэсэн багцаа бий ер нь үний. Одоо яг техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа учраас бид нар багцаагаа ярьчаар магадгүй тэрнээс нэг бол бага нэг бол өндөр гарч магадгүй. Тэгэхээр би нөгөө иргэдэд буруу ч юм уу эсвэл үл ойлголцол үүсэх юм мэдээлэл өгч магадгүй гэж бодож байна. Ерхэд нь ярихад бол мэдээж хэрэг одоо метрог барихад бол маш их өртөгтэй. Гэхдээ трамвайг баривал метрогоос хэд дахин бага. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид нар одоо автобусыг одоо бүтээн байгуулалт гэж харахгүй шүү дээ. Тэгэхээр Монгол улсад яг тодорхой хэмжээний хувьд нийтийн тээврийн салбарт бүтээн байгуулалт хэрэгтэй. 1900-аад оны үед одоо Европт те одоо трамвайг хүмүүс барьж байгуулад болсон байхад Монгол өнөөдөр 2025 онд яагаад барьж болохгүй гэж. Тэгээд яагаад бид нар нөгөө айл 1900-аад оны трамвайг бас бодоод байгаа юм бэ те. Тэгэхээр яг бид нар нөгөө өөртөндөө байхгүй учраас магадгүй одоо юу гэдгийг нөгөө төвшил ихтэй төсөл гэдгийг би ч гэсэн одоо мэддэг. Бид нар бүгдээрээ л мэдчихэж байгаа төмөр зам байрны тусгай замаар явна. Гэхдээ бас хотын өнгө үзэмжийг сайжруулна нэгдүгээрт. Хамгийн гол зорилго бол ерөөсөн чинь төвжирлийг арилгах байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө ийм иргэд маань ч гэсэндээ бас ийм зөв ойлголттой байвал зүгээр нэг ийм эвдэрхий те нэг төмөр дугдагдаг гэж дуурдаг те тэгээд нэг замын голоор зогсчдаг тэгээд нэг юм цас бороо орохоор хэцүү нөхцөл байдал үүсдэг. Ер нь хөдрөл яах вэ гэдэг юм. Ингээд айгүй бол асуултууд бас асууж байгаа надаас. Бид бүхэн бол яг мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Дээрээс нь бас ер нь олон энэ улсууд Монголд ганцхан өвөл болдго юм биш шүү дээ. Мэдээж хэрэг Монгол улс бол одоо хүтэн дэлхийн одоо маш хүтэн хотуудын одоо улсын нэг одоо улс бол яг одоо Улаанбаатар хот маань тийм штэ. Гэхдээ мэдээж хэрэг бусад хүтэн улсад одоо тий оронд хотод яваад байгаа трамвай яа Монгол одоо Улаанбаатар хотод явж болохгүй байгаа. Тэгэхээр бид нар одоо тэрийг бүгдийг судалж байгаа, шинжилж байгаа. За цас оруул яах юм урталтай юм засдаг трамын одоо тий бүтц хөдлөх бүрэлдэхүүнд нь байх юм уу. За тэгээ одоо өвөл болохоор яхаа дотроос халах юм уу, гаднаасаа ч гэдэг юм. Ингээ ерөөсө бүх юм бол одоо яг төлөвлөлтөй шатанда явж байна. Тэгээд ер нь яг таны түрүүн асуулт бол өртгийн хувьд бол мэдээж хэрэг ойлгомжтой. Энэ бол өндөр өртөгтэй. Гэхдээ өндөр дотроо хурдан хугацаанд хэрэгжих боломжтой. Дээрэс нь метро болон бусад одоо
том нийтийн тээврийн төслүүдийг бодвол одоо бага зардалтай. Улаан удад байдаг метро ороод бодоод иж магадгүй тий. Одоо технологийн хөгжил бол айхтар болсон байна. Миний нөгөө нэг зурган дээр тэгсэн иргэдийн оролцоогүйгээр төсөл хэрэгжинэ гэдэг бол баг боломжгүй зүйл байхгүй. Аль ч улсад иргэд өөрөө дэмждэг, иргэд өөрөө одоо энэ тэтгэл нэгтэй, бид сэтгэл зүрх нэгтэй байвал энэ төсөл явах ч гэсэндээ одоо төхөн байхгүй юу. Тэгэхээр нөгөө би ингээд тайлбарлаад бас ингээд ойлгуулахыг хичээгээл ингээд явж байна. Тэгэхээр ингээд ийм хачин дээр үеийн те ийм оруулж ирэх гэдэг. Хоёрдугаар тас нөгөө за одоо юу гэдгийг эрдэнэ урлагийн төлөөлөгч гэдэг сая бас хэллээ. Улс төрч гэдэг утгаар нь бас хараад тийм ээ одоо төсөл энэ хүн барих ууч гэдэг юм уу ингээд ийм субъектив хандлагыг харагдаад байгаа юм шиг. Гэхдээ ер нь бол яг бид нар мэрэгжлийн баг бүрэлдэхүүнээр бие бол одоо удирдах ажиллана. Мэрэгжлийн Монгол инженерүүд маань гадны экспертүүдийг бас авчирна. Ингээ хамтраад одоо энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх гэдэг юм шүү дээ. Тэг чи их богино хугацаанд явна гэдэг шүү дээ. Архив ерөнхий газраас талбар хүртэл 20 минут гэлээ тий. Ер нь яг 20 минут гэдэг нь тооцоол байгаа даа. Гэтэ бид нар ч нөгөө замдаа стейшнүүдээр зогсно тийм ээ. За ингээд дунд нь одоо бид хэд бол дор хаяад нэг 15 буудал одоо төлөвлөд байгаа байхгүй стейшн төлөвлөж байна. Тэгээд стейшн бүрийн минут гэдэг нэгээс 2 минут хүлээлэг гэдэг бид хэд ер нь тооцоололоор бол нэг 30 тэг 25-аас 30. Ер нь бол одоо мэдээж хэрэг нөгөө трамын хамгийн дээд хурд 60 км байхгүй. Тэгэхээр замтай яг юм замтай огтлцохгүй хэсгүүд дээрээ бид нэр хурдаа нэмээд огтлцож байгаа хэсгүүдэд хурдаа багасгаад ингээд тааруулаад явах боломжтой. Тэгэхээр ер нь бол нэг 25-аас 30 минутын дотор за 20-аас 30 минутын дотор ч юм уу те хөрөх бүрэн боломжтой гэж бол хараад байгаа. Одоо судалгаан дээр гараад байгаа. Гэтэ эн чинь зам нөгөө юу вэ те машин замтайгаа яг холдох үедээ холдно холдохгүй үед бол ер нь дандаа тусгай хаалттай байна. Хаалттай бол их учиртай байл. Тэс өөр улс орнуудыг ингээ харж ах шууд нөгөө холдоод явахаараа их эвгүй юм билээ л дээ тий. Магадгүй одоо бид нар чинь 2 траст төлөвлөд нь штэ тий. 3 4 болоод ирээд за трам ч үнэхээр хэрэгжихэд одоо сайн тусал байна. Нийтийн тээврээ ер нь трамаараа бүр ингээ дагняач гэдэг юм уу. Иймэрхүү цаашдын төлөвлөгөө гарвал дараагийнхаа трасыг барьж байгуулахдаа нөгөө хэрэглэгчийн буюу одоо нөгөө манай одоо явган зорчигчдын ч юм уу тий. Жолооч нарын соёл суралцж байгаа учраас тухайн үед магадгүй нөгөө хаалтгүйгээр барих. Тэгээ дээрэс нь одоо та санаж байгаа Европын орнуудад ингээл трам нь ингээл явж байхад урдуур нь хүмүүс нь алхаал тий. Тэгээд ингээд гэрлэн тохон дээр зогсож байхад машин чи ингэж яваад л ингээл холтоол явж болоод байдаг шүү дээ тий. Тэгэхээр тийм соёл сурталчвал магадгүй нэг өдөр бас Улаанбаатар хотод тийм гой чөлөөтэй бас болох байх. 100% цахилгаан. 100% цахилгаан. Цахилгаанаа одоо хаанаас авдаг болсон юм бол одоо сүүлийн тарм байна. Миний мэдхээр дээшээ нөгөө тарилаа ус шиг ингээд татцдаг шүү дээ. Улаанбаатар хотоос харьцангуй нөгөө тарилаа бустай байсан учраас бид хэд нөгөө тийм цахилгааны системтэй ер нь бол яг зунжингийн трасын хувьд бол ярамгийн трасын хувьд бол мэдээж хэрэг одоо цахилгааныг бол шинээр одоо хэдэн вольт ашиглаж шалтгаалаад одоо тооцоолууд нь гарцсан байгаа. Бид нэр дэд под станцуудыг байгуулна. За ер нь бол одоо ирж байгаа хүчлэлийг бид нар бууруулж иж трамаараа одоо трам нь явах юм. Тэгэхээр ер нь Монгол улс одоо бас цахилгааны хомсолд орж ирж тог таслаад ах чинь цахилгаан одоо нийтийн тээвэр явах нь зөв юм үгүй юу гэдэг бас иргэдийн асуулт асуугаад яг Улаанбаатар хотын хувьд гэх юм бол трам бол одоо зорчход ямар ч цахилгааны асуудалгүй. Ер нь яг за Т100 гараад дуусахаар тодорхой болгох. Гэхдээ хэрэг хугацаанд одоо хурдан барьж дуусгах бол ер нь хэзээ бэлэн болох вэ? Барилга ухсралтын ажил за тэгээд ингээд бэлэн болоод хүн суугаас өмнө жиргэнүүд туршилтын одоо тээврүүд явж эхлэв шүү дээ тий. Бид нар ялангуяа маань төслийн нэгжийн хувьд бол 2028 он гэхэд энийг бас дуусгачих юмсан гэсэн хүсэлтэй байна. Яагаад вэ гэхээр нөгөө урт хугацаанд бид нар одоо юу гэдэг метроч одоо нэг 5-6 жил 7 жил 8 жил гэдэг ингээд үргэлжлээд ингээд хэмжээнээсээ тий километрээс шалтгаалаад үргэлжлээд байгаа бол манай ч нөгөө хэмжээ нь километрийн тодорхой. Тэгээд дээрэс нь нөгөө хурдан иргэдийнхаа одоо амьдралын чанарыг дээшлүүлж төвжирлээс нь арилгах тий энэ чиглэлийг хандъя гэчихэд хэдэн одоо жилээр нь үргэлжлээд байвал энэ ч одоо нөгөө нэг тийм төвжирлийг буруулах зөв шийдэл болж чадахгүй байхгүй. Тэгэхээр аль болох хурдан бид нар Т100 яагаад ингэж шахаад байгаа юм бэ гэхээр хурдан дуусгая. Дээрээс нь за энэний араас мэдээж хэрэг одоо хурдан хийж байгаа л асууж магадгүй чанартай гүйцэтгэл гарч байгаа юу гэдэг. Чанартай гүйцэтгэл төр маш анхаарч байгаа. Олон улсын байгууллагууд санал зөвлөмж авч байгаа. За дээрээс нь Монгол улсад бас тодорхой батлуулах ёстой байгууллагуудаар орж байгаа учраас бас харьцангуй иргэдийн одоо ташаа мэдээлэлд бас хариулт болж чадах байх гэж болоод. 9 сард ажил эхлэх юм бол 100 бол бүр эд бүжгэн жаах юм байна л да тий. 100 яг нөгөө бичиг баримтын үе дээрээ явж агаад тэгээд 9 сараас эхлээд барилга ухсралтай ажил эхлэн гэвэл нэг 9 10 11 гэдэг 3 сар л яг газар шорооны ажиллаа эхлэх юм.
Тэгээ өвөл бол мэдээж нэг бэлтгэл ажил. За мэдээж нөгөө нэг хөдлөх бүрэлдэхүүн те дээр нь зам дээр явах трама захиална. За зураг төсөл нь илүү одоо наривчлалт гарсан байх учраас тэрийг одоо ингээд наривчилж үзээ тохиол холбоогоо одоо захиална гэх юм уу суйрлуулна. Таны түрүүний хэлсэн захиалгааны бэлтгэл ажлуудаа хангана гэд бэлтгэл ажлууд их учраас тэрийг хангаж явахт мэдээж нөгөө дулааны улирал маань дахиж ирээд барилгын ажил маань ингээд өршлөж явах. Ер нь яг архивын ерөнхий газраас талбай хүртэл ингээд яг яармгийн тэр эд төвжирийн дундуур чинь одоо өдөрт хичнээн мянган машин чиглэнийг тооцоо гарсан биз дээ. Тарамбанд маань хэдэн хүн юу наваад явах бол нэг явахтаа л 250-аас 300 хүн зорчих одоо багтах боломжтой. За тэгээ дээрэс нь ер нь бол яармагт бол одоо өдөрт машиныг одоо зорчих хөдөлгөөн бол за миний санджаагаар 32 мянгаар. Тийм баг. Өндөр бусад бүх одоо зам дээр зорчиж байгаа машинуудын тог бодвол яармгийн зам өндөр зорчилттой. За тэгээд эн чинь ганцхан нөө зорчилт гэдгийг бид нэр автомашин гэж ойлгож болохгүй. Мотоцикл байна. За одоо автобус байна, тийм ээ. Энэ зорчил бол маш өндөр. За тэгээд дээрэс нь уган хамын нягтрал одоо тийшээгээ нөгөө илүү бас нягтарч байна. За тэлж гин манаас Улаанбаатар хот чинь. Тийм учраас бас ер нь цаашдаа энэ яармгийн тараас бол нэлээд бас өндөр одоо үр өгөөжтэй байгаар харагдаж байна. За одоо хойшоо Зунжингийн тараас явж ярих юм бол та магадгүй нөгөө сонссон байж магадгүй Сэлб 20 минутын хот гэд бас орон сууцжуулаад бид нэр бас утаанаасаа салах гад тийм агаар орчны богцлоосоо салах гад энэ төслийг бас хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд бол одоо миний санджаагаар нэг 1200 айлуу тийм нэлээд олон айлыг ингээд чөлөөлсөн байна. За тэр айлуудыг чөлөөлөд орон сууцжуулаад бүтэн одоо 20 минутын дотор хүн эрүүл мэндийн үйлчилгээгээ боловсролын үйлчилгээгээ ингээ бүх төрлийн өөрт хэрэгтэй байгаа үйлчилгээгээ авна. Тийм одоо хотыг бий болгоно гэж зорж байгаа шүү дээ. Яг энэний хүрээнд бас тэнд нөгөө нэгтрэл үүснэ, хүн ам өснө. Тэгэхээр яг тэр трасыг дайрж байгаа Зунжингийн трас буюу одоо хойтлын тэр трас бас ингээд үр өгөөж өгөх. Тэгээ ер нь бол ингээд бид нэр та түрүүн хэлж байна 24 мега төсөл энэ бүх төсөл ч одоо 2040 он Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаж байна. Ерхий сайдын одоо 2050 алсын хараатай уялдаж байна гэх мэтчлэн ингээд бодлогын бичиг баримтуудтайгаа уялдаж явж байгаа учраас бас бүгднийг нэгтгэж тийм ээ одоо альсанд нь үр өгөөжтэй байх юм. Тэгээд аль болох давхцуулахгүйгээр ийм үр өгөөжтэй төсөл бас хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Газар чөлөөлөлт нь ер нь айлууд хэр хүлээж авч байгаа шиг нь бас их хэцүү асуудал гэдэг шиг байна тий. Одоогоор л эхлэх байгаа. Бид нар тооцоолоо гаргацсан явж байна. Харцангуй яармгийн тараас нэр бол одоо бага. Зунжингийн тарасыг бодвол арай бага байгаа. Гэхдээ мэдээж ирээ өртөж байгаа нэг талбай болгонтой зөвшөлдсөн. За тэгээд дээрээс нь бид нар одоо нийтэд бас тарасаа одоо зарлаад инкээс илүүтэйгээр эхлээд нөгөө тооцоолоо гаргаад аль болох нөгөө бага нэг талбар чөлөөлөхөөр бас тарасаа сонгол ер нь зөвөр штэ. Тэгэхээр тэр тооцоол бүх юмнууд нь одоо ингээ гараад яг эцлэгдэж явж байна. Буудлууд за ер нь метроных ч бай, трамвайных ч бай ер нь ингээд буудлын стейшнүүд нэг гоё байдаг штэ дотроо. Гоё худалдаа үйлчилгээтэй тий хоолны газар тийм байх уу? Ер нь ямар байх бол буудлын би бас ингээд төсөөлөх бодоод байна л. Ер нь бол яг мэдээж битэд бол яг танд хэлж байгаагаар ийм одоо гоё стейшн барихыг одоо төлөвлөж байна. Гэхдээ нэгдүгээр өртөг аягүй өндөр. За тэгээ энэ дэр бас нэг хувийн флүүтэй урайлж байгаа. Хувийн флүүт ч нэг 1% татврын 1%. За одоо яг ийм бүтээн байгуулалттай одоо спортч гэдэг юм уу энэ чиглэл рүү бас ингээд хөрөнгө оруулбал одоо татвараас хөнгөлөгдөд байгаа ийм тохиолдлууд бас хувийн флүүийн төрлийн хүрээнд байгаа байхгүй нөгөө аль болох хөнгөн тэ арай болох хямд зарлаар яаж нөгөө тухтай стейшнүүдийг бий болгох вэ гэдэг одоо тэр төлөвлөгөөс гаргацсан байгаа. Ер нь та ингээд Европын орнуудаар ч юм уу одоо энэ хятад за одоо сая сүүлд бол бүр Солонгост метрогоо болоод одоо трамыг барья гэд богино 7-8 км трам явуулаад байгаа байхгүй. Одоо баригдаж байгаа юм байна лээ. Би бас тэр мэдээллийг авсан. Одоо барах цагаар одоо судалгааны үндсэн дээрээс тэгэхээр нөгөө 30 мянган хүлээгээд автобус нэрэхгүй байна гэх тээ. За одоо бар алхаад яваад инглээ тэглээгээл бид нар ч бас өвлийн нөхцөлд хэцүү цаг агаартай улс шүү дээ. Тэгээ тэр нөхцөл бол яг энэ трам бол одоо асуудалгүй бөгөөд за тэгээд түрүүн яг ингээд стейшнүүдийн хувьд бол ямар тохиолдлоор барьсан байсан гэсэн хүлээлттэй хугацаанд байгаа учраас бас харцангуй одоо автобусыг бодвол гайгүй. Улс төрийн шин чанартай ч их асуухад ингээд ажил ингээд хийгээд ингээд явахлаа за худ гэлт нэгдэг шүү дээ. За худлаад эцэж бүтэхгүй наач гэл яг тэгээд хүмүүсийг хашраачч л дээ. Тэр нөгөө иргэдийн бас бурууч бас биш л дээ тий. Өчнөө бол одоо миний санджаагаар 2007 онд бид нар метротой болох хэрэгтэй байсан шүү дээ. Тэгэхээр одоо хүртэл ингээд болоогүй л ингээд яриад явж идэг. Тэгээ нэг ийм ингээд давлгаа ер нь одоо хэр одоо мэдгэж. Та бол одоо бас төлөөлөгч хүний хувьд илүү сайн мэдэрж байгаа байх л та. Монгол улс ялангуяа одоо бидний нөгөө систем чинь өөрөө 4 жилийн
циркэлтэй тий 4 жил болоод ингээд солигддог парламентын цэцгэлтэй. Ингээд 4 жилийн хугацаанд бол том туслал явахад бол ер нь яг үнэн гэлэхэд бол хэцүү. Яагаад вэ гэхээр 4 жилийн хугацаа чинь яг үнэндээ бол бага төслийн хувьд бол бага хугацаа байгаа байхгүй. Мэдээж хүний амьдралын хугацаанд бол бүхэл бүтэн 4 жил. Гэхдээ төслийн хугацаанд томоохон төслүүдэд бол энэ бол 4 жил бол маш одоо богино хугацаа. За энэ богино хугацаанд одоо яаж амжилттай хэрэгжүүлэх вэ гэвэл зөв төлөвлөхөөс гадна оролцогч талуудыг бас аюул олон том хүрээтэйгээр оролцуулах хэрэгтэй юм шиг байна. Тэг бид нар бас нэг ийм зүйл анзаарагдаад байдаг. Тэр нь юу гэхээр намаар ингээд талцаад нэг намын засаглахаараа нөгөө намайг үүсгэдэг нөгөө нам гараад ирэхлээр үгүй одоо би юм хийхгүй гэх тээ ингэж гарч ирээд байдаг. Энэ бол өөр аюул буруу зүйл байна. Тэгээ нөгөө талдаа юу гэхээр аргагүй штэ. Тэгээ замаа ойлгохтой засч чадахгүй та нар юу ийм том бүтээн байгуулж яриад байгаа юм бэ гэд гэрээсээ гараад гудамжтад харж гудамж талбай ямар байгаа шалтгаалаад бид нар өнөөдрийн өдөр эхэлдэг штэ. Тэгэхэд л одоо юу гэдгийг анхил тохол болоод явцсан зам амтаад гэрээсээ гараад хүүхдэд түрээд одоо явж чадахгүй дараагийнхаа буудлын руу очиж чадахгүй байхад аргагүй байхгүй. Тэр нь бид нар одоо иргэдэд буруутгах эсвэл хин нэгнийг буруутгах бол одоо боломжгүй. Тэгэхээр хийж л харуулах хэрэгтэй. Хийж харуулах нь хамгийн чухал. Гэхдээ хийж харуулах дотор эн чинь маш одоо хэцүү. Би яг одоо өөрөө ингэ төсөл удирдаад явж байгаа хүний хувьд бол төслийг амжилттай хэрэгжүүлэхэд маш олон оролцогч талууд байгаа. Дээрэс нь оролцогч талуудаас гадна маш том зүйл бол санхүүжилт. За санхүүжилтээ хаанаас босгох вэ? За нэгдүгээр тас тий. За санхүүжилтийн өмнө мэдээж ирэх одоо техник эдийн засгийн үндэслэл маш тодорхой, ойлгомжтой, өр өгөөжтэй төсөл байх хэрэгтэй. Дараа нь санхүүжилт. За тэр их мөнгийг бид хаанаас олох вэ? Монгол улсын эдийн засаг бол одоо тийм ээ ямар байгаа лээ? Нэгдүгээрт, хоёрдугаарт бусад одоо том Европын ч гэх юм улс орнуудтай харьцуулахад манай улсын эдийн засаг жижиг гэн шүү дээ, тийм ээ бага зах зээлтэй. Тэгэхээр богинохон дулааны улиралд аюул хурдан барилга ухсралтаа хийх хэрэгтэй. Нөгөө том бүтээн байгуулалт хийх ёстой тоног хөрөмжүүд маань. За барилгын материалууд маань тийм үү. За хөдлөх бүрэлдэхүүн маань ингээ бүгд ингээд орж ирнэ шүү дээ. Бид нар бас тодорхой хэмжээний хувьд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж дотоодынхаа зах зээлээс юуг одоо авч болох вэ гэдэг мэдээж хэрэг одоо орж ирж байгаа шалгарсан байгууллагатай бол тавина. Гэхдээ л бид нар чинь нөгөө одоо ингээд нийслэлд хэрэгжүүлж байгаа та сая 24 мега төсөл хэрэгжээд бүгд ингээд гараансаа гараад ихтэл Монгол улс одоо барилгын материалын хомсдол үүсэж эхлэх байхгүй. Тэгэхээр бид нар зарим нь оруулж ирнэ, зарим нь үйлдвэрлэнэ, зарим том хөрөмжөнд авчираад эндээ үйлдвэрлэнэ. Бид нар бол биш одоо орж иж байгаа байгууллага шүү дээ. За ингээд явхлаар нөгөөдөл маань саатна тийм үү одоо ингээд хүргэлт тийм үү. За ингээд далаагаар дамжин, төмөр замаар дамжин, агаараар дамжих уу гэдэг ингээд маш олон одоо шийдэл гаргах хэрэгтэй болно. За ингээд энэний араас ингээд барилга ухсралт бүх юм болоод за нэг юм ингээд эхэллээ гэж бодоход нөгөөх маань хүний одоо юу гэдгийг амь насанд халахгүй байх хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо хууль эрх зүйн орчингоо бид нар сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр биднэрт ямар ч трамвай битгий хэл метро, дүүжин тээвэр те энэ бүх одоо тээврийн зохицуултыг хийх хууль төрөмжрөн байхгүй шүү дээ. Тэгэхээр бүх ийм талуудыг таасаа одоо анзаарч байгаа бол би ингээ маш олон зүйл хэлээд байна шүү дээ. Энэ бүхний араас төсөл амжилттай хэрэгждэг. Тэгэхээр энэ одоо хэрэгжих одоо хамгийн том одоо нөлөөлөгч хүчин зүйл бол энэс гадна манай иргэд. Бид нар чинь замаа хаажгаад трама барина шүү дээ. Хэсэгчлэн. Тэгэхээр нэг хэсэгтээ бухимдал үүснэ. Гэт ингээд яриул мэдээж хэрэг одоо том төслүүд бол төгсөл маш ихтэй. Одоо оролцох талууд ихтэй юм байна. Гэхдээ энэ бүхнийг одоо үл харгалзаад энэ төслийн ард гарчих юмсан гэсэн одоо төслийн удирдагчийн хувьд бол чинь хүсэл зорилго байна. Тэгээд бас чадах байхаа бас иргэд маань за тэгээд дээрэс нь өнөөдөр Улаанбаатар хотод төгжирж байгаа бүх хүн бас дэмжих байхаа л гэж бодож байна. Нөгөө 4 жилийн циклтэй учраас амжижил гэлзуулахгүй бол одоо өөр арга байхгүй гэснэг тийм зүйл таад хоорондоо ярьсан үү? Засаг даргын 4 жилийн хөгжлийн одоо хөтөлбөр гэж гардаг. Тэр хөгжлийн хөтөлбөр тусгагдсан байгаа төслүүд одоо энэ төслүүд байхгүй. Тэгэхээр энэ төслүүд 4 жилийн хугацаанд хэрэгжээд ядаж гаранаасаа гараад барилга ухсралт нь эхлээд тодорхой хэмжээний хөдөлгдсөн байх хэрэгтэй. Ер нь бол мэдээж хэрэг бид нэр одоо давчгүй хүчин зүйл гарахгүй тэ санхүүжилт нь тодорхой хэмжээтэй ойлголцоод ингээд болчвол аль болох төсөл хурдан хэрэгжиж байвал иргэдэд л хэрэгтэй. Яг миний хувьд гэвэл энэ төсөл чинь хурдан хэрэгжиж өнөөдөр төгжрэлд одоо зарцуулж байгаа цаг минутаа бид нар хийнэж чадна. Эрх зүйн тал дээр, хуулийнхаа тал дээр та бас өөрчлөлт шинжилтүүдээ хийгээд давхар явж байгаа юу одоо? Тийм явж байгаа. Одоо яг шинжилт хийн гэхээс илүүтэй судлаад за нийтдээ одоогийн байдлаар трамвайг яг зам дээгүүр явуулахад 50 орчим хууль стандарт одоо нийлүүлээд гэсэн үг шүү дээ. Дүрм журам бас тодорхой хэмжээний өөрчлөлт, за нэмэлт өөрчлөлт зарим нь бүр шинээр гаргах шаардлага үүсэж байгаа. За тэгээ энэний хүрээнд бас та сая хэллээ замын хөдөлгөөний одоо тохиол холбоо тийм ээ гэрлийн тохиол тус
хурдтай суман гэрлэн таваатай байх хэвээр трамвай хэмжлэн байдлаар ингээд төлөвлөж байна. Тэгээ ер нь бол яг улсын хурал дээр ч гэсэндээ бас одоо манай нийслэлийн засаг дарга бас одоо хид хідэн дүрм журмд бас өөрчлөлт оруулахаар ингээд гишүүдтэй ярилцаад одоо ингээд бас дүрм журмынхаа талаар бас ажлуудаа хийгээд явчих. За миний хувьд бол төсөл хэрэгжүүлж байгаа хүний хувьд бол яг газар дээр ямар одоо хугацаанд тэмээний барьж байгуулах уу, яавал чанартай болох уу, тэгээ санхүүжилтийн хүсрээ бид нар ханаас олох уу гэдэг энэ ажлуудыг бас хийж гүйцэтгэхэд явж. Яг эхний буудал нь яг архивын ерөнхий газар ба тийм. Дараагийнх нь яг Сүхбаатарын талбай. Дараах нь гэдэг нь эцсийн одоо нэгсэнд хуулийн 2 цаг нь тийм. Дунд нь буудлууд нь бол тэзүү гэхлээр ер нь гараад ирэх юм. Тийм. Ер нь бол яг яармаг дээр бол бид нар нэг 15 буудал. Хойшоо бол нэг 12 гэж ер нь төлөвлөсөн одоо эхнээсээ гарцсан явчих. Тэгээд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд 28 он гэхэд ер нь бид нар бас нэг одоо төгжрөл буураа те ингээд тусгай зам ийм автобусаар явдаг болчвол нийт дээр явдаг болчвол маш их сайхан байна. Тэгээд ер нь бол зүгээр яг ингээд юм хий бүтээ гэдэг юм бол өөр их гоё л доо те. Их гоё штэ. Гэтэл үгүй ээ болохгүй наа чи бүтэхгүй гэд бас хойшоо суугаад ахаар бол ер нь хизээ хүртэл тэгж суух юм те. Маш олон инженерүүд оролцож байна. За тэгээд гол нь ганцхан би энэ хотод төгж байгаа юм биш. Бид нар бүгдээрээ хамтаараа энэ хотод чинь байгаа тийм үү. Тэгэхээр хамтаараа ойлголцоод энэ бас асуудлын төслийг хэрэгжүүлээд энийх ард гарчвал бидний л амьдралд бас хэрэгтэй л ийм л одоо чухал зүйл байгаа. Та бүхний ажил одоо өндөрөөс өндөр амжилт хүсье. Улаанбаатар хотын төгжрөлгүй болчвол манай хот бол гоё хот шүү дээ тий. Тэгээд энэ ажилд нь одоо өндөрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд энэ төслийг бас сонирхож бас өнөөдрийн ярилцлаганда подкастт орсонд баярлалаа. Тэгээд бас энэ өнөөдрийн миний ярилцлагыг сонсоод манай иргэд бас дэмжээсэй. Тэгээ энэ төслийг бас амжилттай одоо хэрэгжүүлэхэд өөртөөхөө зүгээс бас оролцоосаа тийм ээ. Тэгж л бас бодож байна. Тэгж чадвал бид нар бас маш том зүйлийн ард таны хэлдгээр том бүтээн байгуулалтын ард Монгол улсын хэмжээнд тийм ийм бүтээн байгуулалтын ард хамтаа гарч чаднаа л гэж харж байгаа. Тэгээд маш их баярлалаа.